Орой минь үзэгчдээ за Terminal Litig продакшнаас хөтлөн явуулдаг Generation Cat 3 үеийн төлөөллийн эмэгтэйчүүдийн үзэл бодлын тухайн нэвтрүүлэг маань Terminal студиэс шууд хүрэхэд бэлэн боллоо. Орой минь сайн байцгаана уу? Сайн оргилагчээ. За өнөөдөр бидэнтэй хамт 70-аад оны төлөөлөл Монголын балетын хөтөлбөрийн үүсгэн байгуулагч байгаль орчны шилжлийн ухааны мастер Оргил Туяа эгч мэн хамтдаа хөтлж байгаадаа маш их баяртай байна. За мөн манай 90-ад оны төлөөлөл цацрал байна. Цацрал нь байна уу? Орой минь. За орой минь хоёроо. Орой минь 7 хоног сүнгэнсэн мэтэл нэг мэтгэд 7 хоног өнгөрчлөө. Гэс юм аа. Өглөө босоод тэгэл орой нэг мэтгэд орой болол дээрээ мөргөөл амьдралыг тэгжил өрнөж юм. Тийм ээ. Оргил Туягчийн хувьд энэ 7 хоног яаж өнгөрөв? Бүр хурдан. Маш хурдан өнгөрсөн тий. Нүд ирэмхийн зур гэдэг л. Унтаас ирэхэд 7 хоног болоод эфирийн цаг болчлаа гэж. Эфирийн цаг. Яг өнөө тэглээ дээ. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлгээ цэцэрлэг зарлах уу? Тэлгүй яхаа үзэгчтэй бид бүхэн Пүрэв гараг болгоны 21-ийн цагаас шууд амжилт хүргэдэг үлээ. Өнөөдрийн сэдв маань та хөршөө таних уу, хөршийн холбоо чухал уу гэсэн сонирхолтой сэдвийн хүрээнд ярилцах болно. За энэ сэдв дээр манай хоёр юу гэж бодож байна? Оргил Туягч юу гэж бодож байна? За хөршийн холбоо гэдэг чинь их гоё сэдв байна. Надад маш их таалагдж байна. Тэгээд хөршийн холбооны тухай ингээ ярихлаар яг шууд баг нас санагдаж байгаа байхгүй юу? Би ч нэг сансарт амьдарч байсан. Тэгээд манай сансарт чинь аптекта 31 гэдэг байранд маш нэртэй байр байсан. Тэгээд хөршийн холбооч өстө жинхэнэ тэнцээ би бол яг өөрийнхөө та ч Улаанбаатарын уугуул юм уу? Тий. Тэгээд яасан гэхэлэр айгүй инээдэмтэй нөгөө нэг кинон дээр гардаг штэ. Игчээ сонгон байна уу, гурил байна уу гэдэг шиг ерөөсө хөршүүд маань орж ирээл нэгнээсээ юм гугаал ер нь бол нөгөө нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө гэдэг нэг лозунг байдаг гэсэн штэ. Яг тэр үед л байхгүй юу. Маш гоё. Тэгээд манай урцсан дотор хоёр уцтай хоёр хайлсан. Нэг нь манах. Тэгэнгүүт би нүг баяа хэлсэн шүү дээ. Тэгэл уцаа ингээл аваад яг л нараа гэж хүнтэй ирья гэд манай тийм хүн байдгүй гэхэлэр танаа 3 давхрын аав нүг тэдэн тоотын нараагч гэд. Тэгээ би гүүжчихэд нараагч тантай уцаар ярих гэж байна. Тэгэхээр нөө нараагч гарч ирэл. Тэгээ бид нэр манай гэрийн уцыг одоо орцоор бараг өгчдөг байсан байгаа байхгүй юу те. Тэгээд аюу хөөхөн тэгж яг нэг нэгэндээ тусдаа дэмтэй. Яг л нэг гэр бүл шиг орцороо байраараа одоо дошороо нэзэлдэг байсан шүү дээ. Тэгэж гоё амьдардаг байлаа. Намайг жоохон бахад. Гоё юм. За зацрал. Би чи юм байсан шүү дээ. Бүр жоохондоо бол манай хашаа байсан байсан. Тэгэнгүүт хажуудлынхаа айлын хүүхдүүдтэй айгүйх тоглодог байсан. Ер нь яг үеийн хүүхдүүдтэйгээ. Тэгээд жоохон том болоод байранд амьдардаг болоод нүүсэн чинь нэг хөршийн холбоо бол тийм одоо таны ярьж байгаа шиг тийм дотн болоогаагүй. Яг нэг энэ бол манай хөршөө л да гэд нэг мэддэг гэдэг шүү дээ. Түүнээс нэг хамир дотн байгааг. Бидний үед чинь бүр хөршин манай энэ хөрш тэдүү хүүхдтэй тэр хүүхэд нь тийм ааштай. Эмэн тийм юм дурггүй. Өдөр 2 цагаас хойш эмээ дээр нь 3 хүүхдээ орлоо өчөж боломж гэдэг юм уу тэгээд бүх юм ангаад шүү дээ нөгөө энэ хажуу айлын дулмаа чи шинэ бөгжиж өчсөж ийм бөгжгөл хүнтэй хэлдэг шүү дээ. Бараг шкавын нэртэл мэддэг те. Яг нөө те. За би бол хөршийн холбоо бол өстой утгаар нь мэдэрч байсан. Манайх ч яг Арангай аймгийн төвд амьдарч байсан нөгөө яг гудамжинд те. Одоо яг ингээл нөгөө хөршлөөл ингээл амьдардаг байсан. Тэр бол хөршийн амьдрал бол өстой хамгийн их тийм тансаг байсан. Тэг яг л өстой гудамжаараа найзалдаг байсан. Тэгэл нөгөө гадаа гарангуудаа гудамжны сандал дээр хөгчүүд нь суугаал тэнд нь жоо хөгтүүд нь авьяас үзүүлж концерт тоглоол те. Яг л 100 цаг бол оройд бол өстой. Тэгэл хамтдаа бид нар дандаа хөл бөмбөг тоглодог байсан, сакс тоглоно. Тэгээ хамтдаа хүүхдүүдээрээ бөөнөрөө усанд явдаг, хүүхдүүд нь усандаа явна. Гол дээр очиж хувцаа угаана гэл. Ер нь бол хөршийн холбоо миний хувьд л жоохон багтал маш гоё исэн. Яг л ингээд шүү гоёлсэн. Яста бүр яг л гудамжинд та хэд үл яг юм орцонд амьдарч исэн юм байна штэ. Би бол яг л нэг нөгөө яг юм гудамжинд амьдарч исэн байхгүй. Тэр бол хувьд л миний хувьд бол хөршийн амьдрал бол асар гоё исэн. Тэр би яг хас ханд штэ. Жохон байхад нөгөө манай айл болгон боорцог хийдэг. Тэгэл хажуудлынхаа айлын хүүхдтэйгээ боорцогоо солилцдаг. Тэгэл айлын боорцог айгуу гоё амьдтай. Тэгэл нөгөө найзгаа туудаал боорцог солилцъя гэл. Ашаа учраас ашаагаар дамжуулж нэг тоглоомоо шидэж нэг нэгэндээ тоглодог.
Нэг тиймэрхүү юм амар гоё дурсамжинд үлдсэн байна. Манайш нөгөө хонь арилгаал хонь гаргад нэг базар хүрэх чи хонь гарч гиц хөвөлгөтэй гэл. Тэгвэл нөгөө нэг гайгүй юм өгдөг айлууд нь уралт нь ихчтэйгээ би. Манайч тэр чи айгу тэрсгэн байсан. Нэг 2 насны зөрүүтэй. Тэнгүүд нөгөө гой мой гиц өнгөт нөгөө авчиж өгөөд тэнгүүд нь гидснийх нь нөгөө цавыг нь угаа цэвэрлэнгүүдээ дотор талд нь чихэр мэхэр гоё юм өгдөг гэсэн. Зарим нь сонин маны юм өгөнгөд тэрийг давуулаа шидчихээд явчихсан. Айгу муухай те. Одоо цаг үед ер нь хөршийн харилцаа хэр байгаа вэ? Одоо манай оргил тоёгч хөршүүдтэйгээ хэр танилуд найзууд вэ? Одоо хөршийн холбоо ер нь байх нь зөв байна уу юу гэж бодож байна. Одоо яг энэ үеийн нийгэм хуучин бол гоё юм байна тий. Одоо бол харин яг тиймэрхүү хэмжээнд байж чадахгүй л шиг байна л да. Ер нь бол хүмүүс айгу хаагдмал болсон, өөрлөгөө олцсон гэх юм уу. Тэгээд сошиал ертөнцийн нэлээд хөгжсөн болохоор нэг их хөршүүдтэйгээ харьцах шаардлага одоо хэрэгцээ нь алга болсон юм уу? Тэгж боддоо штэ. Жохоо уйдгартай л үдээ. Яг би бол хөршүүтэй айл болохоор мэдхийг хүсдэг. Тэгээд одоо бол нэг орц морц байр нөгөө сөөхийнхаа асуудлуудыг шийдэх гэдэг нэг юм группүүд байдаг штэ. Тэрэн дээр л нэг харьцаж байна даа. Зарах гэдэг групп мөн үү? Яа. Зарах гэдэг групп мөн. Одоо л зарах гэдэг групп болчихлоо харин тий. Тэрүүгээр л нэг арай махцах гэж асуухгүй л тий. Асуудлуудаа шийдэх гэ тий. Гэхдээ миний хувьд бол хөршүүттэй байх нь маш чухал гэж боддог. Ер нь бол одоо хөшчүүл те гэртээ ганцаараа үлдсэн, хүүхдүүд ганцаараа үлдсэн нэг төрхөн хугацаанд бас нэг хүүхдүүдэд орхиод гарах хэрэгцээ боллоо. Хөрштөөгөө харьцах хэрэгтэй. Ер нь бол амьд харьцаа гэдэг чинь маш чухал. Тэгэхээр би бол аль болохоор хөршүүттэйгээ харьцаасаа л гэж одоо залуучуудаа хэлмээр байдаг байхгүй юу? Хөршийн харьцаа чухал юм байна таны хувьд тий. Чамд юу гэж бодож байна цаа? Надад бол би нэг одоо бол хөршүүдээ баг мэдэгчгүй. Тий. Яа тэгэхээр тхиних хэрэгцээ гардгүй гэх үү? Яа тэгэхээр өдөржингөө л бид нэр хоорондоо харьцаж байна. Өдөржингөө л сошиал медиагаар ингээл нөгөө юу алж гэн, яаж хийж гэн ингээл хүм болгоно дуурайд байдаг. Одоо бол тэгээд нэг заавал нэг таньдаг болол, заавал нэгнийхээ амьдрал руу ороод ингээл хараад ах шаардлагагүй юм шиг санагддаг шүү дээ. Тэгээ ер нь тэгэл сүүлийн үед ч бас айхтар юм сонсогдох юм. Тэгэл тэрний бас цаад ихэнх бас нэг олон кейс дээр харж ангууд хөршүүд нь яг үндэ тийм амар хэрэг хийсэн гэр хөрөс зөндөө байхгүй. Тэнгүүд аюулгүй байдлаа бодсон ч гэсэн нэг юм хувийн асуудлынхаа юмыг хөрштөө хилээл ингээл хүүхдүүдэд оруулж өгөөд ч юм уу. Тийм юмыг одоо бол би бол үгүй л гэж хэлэх баг. Харин хэрэг хөршийн холбоо сайн хөгжсөн байсан бол за тэр хөршөө хүмүүс мэдчих байсан байхгүй юу? Одоо энэ хэр сайн хүн бэ эсвэл онцгүй хүн бэ те? Тийм одоо урд нь ийм замналтаа явж исэн хүн байсан байна гэд тэгээд өөрсдөө хамгаалах юм уу хүүхдүүдэд хамгаалах юмдаа өршөнгө орно штэ. Хөршөө мэдгүй болохоор хүмүүс чинь надад ч бас амар төвхтэй асуудал. Яа тэгэхээр одоо Америкт нэг тийм жишээ болсон байхгүй юу? 5 настай охиноо 18 жил алга болсон заяа. Тэгээд 5 жилийн турш хайсан тэр хот даяараа мууч даяараа хайсан. Тэгсэн чинь хамгийн амар нясан гэж хөршийнхөө подвалтоор амьдэрсэн байхгүй. Тэгээд тэр хөршийн подвалт байсан хөршүүд нь амар гоё зантай гоё л байсан. Тэгтэл охины наачаад нөгөө подвалтаа хийгээд 18 жил ингээд дарцсан байхгүй. Тэгэхээр бид нар хүнийг таньж мэдгүй шүү дээ. Тэр ихэ төрсөн найзууд одоо юу гэдэг ойр дотны хүмүүсээ ч хүн таньдгүй юм чинь энэс нэг талаараа бол аюултай л гэж би бол хараад байна. Яг хүмүүс бас тэгтээ бас хэцүү болчих ш тэ ер нь бол одоо нөгөө шилжилт хөдөлгөөн их тэгээд нөгөө globalization гэж юм агууддаг ш тэ. Тэгээ одоо өөр улсын хүмүүс ч хурж ирж амьдарч байна манай улсын хүмүүс ч өөр улсад очиж амьдарч байна. Тэгээ маш олон юм нөгөө калчрууд тэ соёл иргэншлүүд хоорондоо ингээд тэрсэлдэж байна ингээд одоо хоорондоо ингээд одоо юу гэдэг юм баа ингээд байлдж जैन тий. Тэгээд одоо нэгнийх нь зөв гэж ойлголттой байсан юм нь зарим одоо калчерт болвол буруу онцгүй ерөөсө хүлээж авах боломжгүй ч юм уу. Тийм юмнаас болоод айгүй олон тийм үл ойлголцлууд гараад ах шиг байна л да. Гэтэ яг зөв миний хувьд бол тэгж бодож байна. Одоо хуучин цагт бол хөршөө холбоо бол үнэхээр гоё исэн сайхан байсан. Одоо болохоор зэрэг хөршөө холбоо бол надад бол уг нь айгүй чухал байгаа даа юм. Тэ ингээд хажуудтайгаа ингээд гоё мэдтэй устаа баймаар байгаа байхгүй юу? Тэнгүүд чинь ингээд орж гарахт чинь ингээд таалагдахгүй юм байвал ингээд гарч орохдоо ч хүртэл юм стресстэй байгаад байгаа байхгүй юу? Одоо ингээд яг ингээд хөршийн одоо нэг
нэг орон сууцны юм дээр чинь ингээл хүүхдээ ингээл орилуулаад согтуугаалцсан ингээд байна та нар болоо штэ нэг байранд амьдарч иж гээл ингээл ийм асуудлууд зөндөө байгаад байна л та. Гэхдээ одоо нэг харцангуй надад зүгээр ингэ санагдаад байгаа. Нэг гэртээ хүн 50 амир байгаа байхгүй. Хажуудлын хөршин орж ирэл хаалгадагч орж ирэл за сайн уу гэж орж ирэл юм яриад тэг ингээл суугаад байна гэдэг чинь эн чинь өөрөө ингээд хүний амгалан тайван байдлыг алдагдуулах гэдэг байгаа байхгүй юу. Тэгэл ингээл хөө за хөөхтөн сайн уу гэдэг ингээл өөдсөн нэг эмээ өөнөр ч юм уу за мэдгүй би харин гоё шүү дээ. Тийм үү мэдгүй надад бол би бол ингээд ийм 50 амир байгаа байхгүй. Яг би надад чинь бүр яг 100% болж хитрхи ингээд амар нөгөө хязгаараас даваал орж ирэл байн орж ирээд байдаг бол энэ бол миний хувьд бол амар тата бус. Тэгэл ерөөсөө таалагдахгүй. Тэгээ одоо чи хүнд нэг юм хувийн орон зай гэж байна тийм. Тэр хахад орлоо гаргаад хэцүүштэй тэгэхээр одоо хараа за тийм байлаа гэж бодъё. Тэгэхээр одоо ингээл зүрхний шигдэс гэл одоо тий гинтийн өвчнгүүд одоо манай залуучууд тий ялангуяа хөгшчүүл ер нь манай Монголд чинь зүрхний шигдэс чинь маш их өвчилж байгаа өвчний нэг штэ. Тэнгүүд гинт янз бүрийн боллоо гэж бодъё. Хөшөөдөө мэдхгүй. Тэгэхэд чинь одоо жишээлбэл нөгөө зүрхний шигдэс болсон нөхрөө аавгаа даахгүй шүү дээ хүн. Гараад одоо төрөний тэргэлөө өөрийнхөө машин руу ингээ оруулах гэхэд жишээлбэл ахгүй юу? Наацхан л жишээ. Тэгэхэд одоо ингээл хаалгаа тогшлоо хин анхаа гялзараа аваараа манаа тэ доош нь ингээ зөөгд өгөөрөө миний машин руу гэд ингээд тэгэхээр бид нар ийм амьд харилцаатай нэг ингээд юу таахмал наацхан яг наацхан бол яг нөгөө яг наацхан харьцааг мэдээж таних нь зөвлөдөө. Гэтэ нөгөө хил хязгаарыг давхгүй гэдэг юм яриад байгаа хгүй миний хувьд бол тий хит ойртож тотонсох ерөн шаардлагагүй. Тэгээд дээрэс нь ерөн хөршөөс болж айгүйх асуудлууд ерөн гараад байгаа хгүй. Ер нь орон сууцнд амьдарч байгаа хүмүүст бол тий ингээд хөршөөс болж юм тухгүй харилцаа үүсэж байна. Тэгээ одоо ингээд хөрш ингээд хажуудалд хог могоо хаяал ингүүт нь залангуудаа уучлаараа энийг авчих гингүүт нөгөөт нь шууд ингээд амар сонин характер гаргаал тэгэл маргааш надтай тэр хүн дуурхай байгаал намаа баг үзий ядах маягтай тий ингээл өнгөрч мөлийд мэтэн дооч мохгүй ингээ явах жишээний эн чи өөрөө ийм амар ийм хэцүү харилцаа байхгүй би бол яг энийг би бүр яг мэдээд туулжсан тэгэхээр ингээд хүнд ингээд уучлаарай гэж хэлэх нэг хэцүү тэрийг хүлээж авах нэг хэцүү тэр энэ асуудал амар хэцүү хөршийг сайн таних хэцүү их хэд дотно байгаад байх хэцүү одоо яг ястай цензур гэдэг юм байх бах та тий ялцчгүй одоо амар чухал би бол аягүй чухал гэж яг нөө японуудын философи байдаг штэ нөгөө нэгэндээ төвөггүй амьдрал сурах хэрэгтэй гэдэг нөгөө манай монголчууд ч нөгөө дандаа тарха бутархаа амьдрч төвхтэй амьдрдаг байхгүй тий тэгээ одоо нөгөө бүгдөрөнгөө нийлүүлээд нэг сая гаруй 2 сая арай хөрөхгүй хүн нэг газар ингээд оруулаад бүгдөрөнгийн нэг газар дээр ингээ шамбаарлуулаад ингээ амьдраад эхэлсэн чинь бид нар ч нөгөө яг хоорондоо яг яаж харцгаа жоохон мэдхгүй болоод шиг байна. Гэхдээ ер нь бол бид нар чинь цөөхөлөр шүү дээ. Тэгэхээр харилцаа холбоо амьд харилцаа хөршийн холбоогоо ер нь тэгээд хүүхдүүдийнхээ аюулгүй байдал, өөрсдийнхээ аюулгүй байдал гэдэг ингээ бодглохлоор хөршийн холбоогоо сайн л хөгжүүлэх хэрэгтэй. Тэр нь л хамгийн үлцээтэй гэж бодож байна. Тэгэхээр ингээд одоо танихгүй хүн ч гэсэн хаалгын нүдэд хажуудлынхаа айлын ахын найна гэж ороод ингүүт хүүхдүүд чинь нөгөө дотн байгаад нэрэл онгоолол өгчих юм бол мэдгүй магадгүй ямар ч асуудал үүсээ бид нар бас мэдгүй байхгүй. Тэгэхээр хөрш гэдэг бол аюул чухал. Тийм хөршийн холбоогоо сайн хөгжүүлсэн газар хажуудлын айлын ахын найна гэхэд байгаад байвал гэхэд нөө тань штэ ядаж тань штэ танилаа гэж одоод орж ирээд амар танимхаарад бидгүй асуудал ямар ч байдлаар илэрхийлээ. Тэр хүнийг бид нар тийм хурдан хугацаанд таних асуудал амар ховор ахгүй яад бол ингээд 3 жил 2 жил байлаа үнэхээр сайхан найс ах байгаад байдаг сэргээрээ нөгөөх нь гашгүй байсан амар тэгээ тэр нэг бичлэг яваадсан та харсан уу нөгөө юу ийсэн штэ нөгөө айлын гадна нөгөөдийн бүр нүдэл санжино бүр ингээд сүултээ бүр би бүр үнэхээр аргаад бүр ингээд юм амар цохиж мохоод бүр тэгээ аргаа ята тэр айл нүүсэн гэж хэлчихсэн. Одоо би нүг амар өвчтөй тэр хүн байгаа даа. Амар юм бай. Би нүг Америкт олон жил амьдарч байгаад ирсэн. Тэгээд ядгүйг л одоо жишээ сая хэллээ шүү дээ гаж тонтон те. Гаж донтон эсвэл ямар нэгэн тийм асуудалд орж исэн цагдаа дээр ингээд ямар нэгэн бүртгэлтэй байсан тий хүчирхийллийн хэрэг төвхт оролцож байсан эсвэл наацхан зүгээр ингээд одоо эмэгтэй хүмүүсийг хүртэл ингээд нэг тавгүй байдал те оруулж исэн энэ гэсэн жижигэн бичлэгтэй ч гэсэн хамаагүй тийм хүмүүс ингээд тэмдэглэгээ хийсэн байдаг байхгүй юу. Тэгээд тэр хүн ингээд нүүгээд явлаа гэхэд тэр тэмдэглэгээ нь хамт ингээд одоо Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороноос 1-р хороор руу нөгөө хүн чинь нүүцэн шүү гэд. Тэгээд нөгөө одоо энэ дүүргийн хорооны цагдаанууд чинь ингээд тэр хүмүүсээ ингээд хянжаадаг харжаадаг.
Тэгэхээр нөгөө нэг одоо танаа дүүрэгт танаа одоо хоронд чинь тэдэн одоо гаж донтон гэхин цаашаа нөгөө тэг хүчир хиллийн тийм хэрэгт оролцож исэн гэжсэн ийм хүн байгаа шүү гэдгийга мэдээлэлтэй байх. Тэгэд оршин суугчтай мэдээлэлтэй болох хэрэгтэй байхгүй энэ бол. Тэгэхээр ингээд эн чинь бас ингээд бас яг айдас тавтуулж байгаа байхгүй. Одоо хажуудалд чинь нэг хүн ороод ирлээ гингүүд чинь яг гэмт хэрэг холбогдсон хүн ороод ирлэхээр тэр ингээд байр ч юм уу тэр давхар ч юм уу яг юм айдас тавтаж байгаа. Мэдээж магадгүй тэр хүн үнэхээр хунсарлаад ойлгоод ингээд төлөвшөөд гараад ирсэн атал тэгэл нэг ингээд орцоороо тийм мэдээлэл тархангууд тэр хүнээс чи бүгд зайгаа аавна бүгд чирхнэ гэл ингээд юу юм айдас тавтаал нийгэмд ингээд айц татгал юм байна л да. Тэгээ одоо яаж ч юм даа гэж. Одоо тэгээд цөмөр ингээ бидэд бол хэд хэдэн байр суурьтай ах шиг байна. Яг энэ асуудал дээр Монгол телевизийн пэйж хуудсан дээр бид бүхэн санал асуулга авсан байгаа. Тэгэхээр яг энэ санал асуулгын үр дүнтэй хамтдаа танилцъя гэж бодож байна. За тэгээ. За миний дэлгэцийг шийдлээд харах юм бол бид бүхэн хөршийн холбоо чухал уу, та хөршөө таних уу гэдэг асуулга явуулахад гарсан үр дүнг цөмөр хамтдаа харцгаая. За ингээд тим гэдэг асуултанд бол 69, үгүй гэдэгт бол 64 буюу ер нь бол тооны харьцангуй ижил тэгшнийг хол тасраагүй бол байгаа юм байна. Тийм байна. Ойролцоо байна. Ойролцоо явж байгаа. За тэгээд үргэлжлүүлээд комментуудаас харах юм бол чухалаа гэсэн комментууд бас байгаад байгаа юм биш үү? Ер нь бол чухал тим чухал гэсэн юм асуудлууд их л байна л да. Тэгэхээр манайхан бас нөгөө сурвалжлага хийсэн байгаа. Тэрийг бүгдээрээ бэлдсэн байгаа. Тэгээ тэрийг бүдрээс хамтдаа харцгаая одоо. За тэгээ. За бид одоо ер нь бол хөршийн холбоо яг чухал уу гэж ингээ яриад байна. Нэг талтаа чухал юм шиг, нөгөө талтаа хэцүү юм шиг одоо яг ч хуучин цагтууд үнэхээр гоё исэн. Тэ? За тэгэд хөршөөс тусламж гуйж ирсэн үе байна уу та хоёрт? Одоо хөршөөдөөсөө тий. Манай яг одоо яг амьдарч байгаа байранд яг манай нэг ихчүүл яг надаас чухал тусламж гуйжсэн. Яг нүгүүд ороод иржсэн чинь би яг танилцж таарсан чи өө өстө хөрхөн жүжигч охин байгаа юм шиг тэгээд өнгөрсөн чинь нэг өдөр хаалган үдсэн. Тэр ихч тэгээд чинь их чинь яг ингээд унах гад байна тий. Яг унах гад байна. Манай уцаа манай хүүхдүүд үлдээгээд гарцсан байна. Доошо яаралтай гүгөө тоглоом мэдл бадар хүүхдээс салтуулж байгаа. Мэд дуудаад ирчихээ гэхдээ би бүр хар хөр дээр гүйччихэд хүүхдүүд нь дуудчихсан. Тэр яг иймэрхүү юмнууд бас яг чухал байгаа юм л та. Тэ? Настай хүн. Тэгээ 10 хэдэн давхар махвар тэр настай хүн чинь толгой өвдсөн байгаа тохиолдолд би тэгэл доошоо хүүхдийн дуудаад ирсэн чинь нөгөөт нь эмээ уугаад гайгүй болол тэ. Даралт нь яг ихсдэг. Тэрэн дээр бол би яг тэгж тусалж байсан. Тэр яг л нөгөө хүнээ олж яг хөөе гэж дотносох стол юм байлээ. Тэнгүүд одоо бидний гол асуудал бол хөршийн холбоо гэдгийг юугаар зааглах юм бэ? Юу гэж ойлгох юм бэ? Аль хүртлээр зөв юм бэ? Аль хүртлээр буруу юм бэ гэдэг энэ жанжин шуумыг аюул сайн тодорхойлох хэрэгтэй байгаа даа. За тэгээд үргэлжлүүлээд хэдүүлээ ярилцлага хүлээн авч үзцгээе. За гадарлал нь яг сайн танихгүй. Ер нь бол яг үнэ хэлэхэд байхгүй шүү дээ. Байшин хашааг гэрт амьдарч байгаа хүмүүс би бинийг таньжиж магадгүй. Яг байранд байгаа хүмүүс бол би биэндээ одоо тав дахыг алдагдуулахгүй харин ч чимээгүй байхыг одоо ирмэлцдэг болсон. Тань би хөдөөний дүүл байгаа. Ажил мэдээлэл авал мал уугаа тий. Энэ тэр одоо тийм дэвжин хамгийн тустай хөршийн холбоо сайн байх хэрэгтэй байхгүй. Ер нь бол байх ёстой зүйл гэж бодож байна. Гэтэ нэг амар сайн танихгүй шүү дээ. Байх хэрэгтэй. Ямар нэгэн асуудал гарлаа гэхэд мэдээлэл ядаж айгу хурдан дамжина гэх юм уу? Байх хэрэгтэй шүү. Одоо жишээ би жоох хүүхд юм чинь тэ том хүний тусалцаа гарвал гуух ч юм уу те. Тиймэрхүү юм хэрэгтэй гэж боддоо шүү. Хэрэгтэй байл яах вэ? Тэгэл би нэг эзгүй байгаа үед одоо хаалга малганд нь хүмүүлдэ бусдын хүн цогт тэгэл дээрэс нь хог цахилгаан гал малын аюул өдр болж хахад гөрчтэйгээ холбоотой учрамсан эдэр мэддээ шүү дээ бид хоорондоо. Бараг танихгүй те. Энэ улсууд ерөөсө бие бинийг танихгүй. Ер нь ах トゥ хамаатан саданд байлаа гэс бараг л бие биендээ орохгүй байгаа шүү. Хөршийн холбоо гэж одоо би одоо энэ хотод ирээд 10 гаруй жил болж байна. Тэр орцсондоо ганц хоёр хайл тань. Бидний нөгөө нэг үндсэн нүүдэлчин өв уламжлалт бол үнэхээр хөршөө одоо тэ сахалт айлаа мэдчихэж ингээд survive хийж байгаа байхгүй тий. Үнэхээр хэрэгтэй зүйл байсан шаардлага болсон. Тэгтэл одоо ингээд талан шахуу хоттоо төвлөрчөөд ингээ багшилтаад ирэнгүүт одоо бид нар орон зай өгүүлж байгаа байхгүй. За хөршээ одоо нэр юуг нь мэдэж юуг нь мэдэхгүй байх юм бэ? Энийг жоохон зааглая гэдэг юм бодол залуучуудын дунд гараад ирсэн болов уу гэж анзаарлаа. Яг чухал гэдэг юм нийтдээ ерөнхийдөө байна. Гэхдээ нөгөө нэг чухал нөгөө тавгүй байдал үүсэхгүй гэдэг юм чи бас айгүй зүв байгаа байхгүй. Одоо нөгөө хөрштөө тухгүй байдал үүсэхгүй байна гэдэг чинь л одоо амар чухал. Шаардлагатай байвал таньдаг.
Одоо энэ нэг нэлээд хөгжингүү орнууд байна шүү дээ. Япон, Америк гэхэлэр эдгээр бол яг ингээд бас хувь хүний одоо хувь хүний одоо орон зай тэрийг одоо хүндэтгэх ёстой гэдэг одоо тайрын минь ярьж байгаа юмыг одоо нэлээд анхааралтай одоо нэлээд анхаарч энэ дээр ингэж яагаад одоо сүүлийн жилүүдэд тэгээд энэс болохоор амар юм хүн ганцаардмал байх тийм байдал руу орсон байгаа. Тэгэхээр энэ нь бол бас эргүүлээд маш том проблем болж байгаа юм байна л да. Ялангуяа одоо 40-с 50-аас дээш 60-аас дээш 70-аад насны тий одоо нэлээд хөгшин хүмүүс бол хүүхдүүд нь ч тоохгүй, хуршууд нь ч тоохгүй, эрдэг хаалгын тогтдогч хүн байхгүй. Одоо тийм ганцаардмал амьдралаа дуусгах юм уу тийм амьдрал руу орж байгаа маш их эмгэнэлтэй юмнууд болж байгаа юм байна шүү дээ ер нь бол. Тэгэхээр би болохоор ер нь бол амьд харилцаа маш чухал ямар ч насанд. Тэгээд тэр хуршуулн те одоо хөршийн холбоо сайхан хөгжсөн газар болвол тэмцтэй хүүхдүүд гүйж ороод тэр имэдэр жишээлбэл гүйж ороод борцгоо хайрч идэл те тэгээд уг нь ингэж амьдрал бид нар тэр өөрсдийнх нь тэр соёл уламжлалыг бас хадгалаад үлдэх аль болохоор хадгалаад үлдэх хэрэгтэй ахл гэж боддیں۔ Хүүхдүүддээ бас харуулах хэрэгтэй. Тэрийг бас мэдрүүлэх хэрэгтэй байхгүй. Гэтэ нөгөө хөдөө өссөн аав ээж эмээ өвөнөр яг нөгөө тэрийг өгүүлдэм билээ. Одоо ингээл хотод ингээл яг хөдөө манай аавч бас яг хөдөө ингэж амьдарч байгаад би ингээ хотод авчираад ирсэн чинь ингээ гарч хүнтэй юм ярихгүй л ирсэн маа байж болдгоо. Тэгээ нөгөө гадаа гарангуудаа нөгөө сарвчны сүүдэрт ингээл нөгөө энтгийн хөгшөнтэй юм ярьлаа гэд өдөрч ингээ тэрнтэйгээ юм яриад бүх амьдрал ахуйгаа ярьсан мар. Тэгэл нөгөө гэрлөөгөө ингээл ороод явгач манаас нэг одоо агаас 10 хэдэн жилийн өмнө би нөгөө автагаа сонгойрхан дүүргийн нэг байранд надтай хамт амьдардаг байсан. Тэгээд тэгсэн чинь хөөе чи тэгсэн юм нөгөө тоглолтон тэгээ юу гэлээ хамааг амьдралын мэдчихэд ярьсан байгаа юм чи айгуу гоё. Тэгэхээр яг тиймэрхүү юмнууд байдаг юм билээ сандгийн шүү. Маш амар штэ дөө Америкт ингээд байж ах чинь би нүг бас оюутан бахта нөгөө хөгшин хүмүүсийн гэрэн очиод цэвэрлдэг гэсэн байхгүй юу. Тэгэл нөгөө нэг Америк Орос өвөө минь нар тэгэд хүүхдүүд нь ч ирэх алдсан. Тэгээ хуршууд нь ч бас ерөөсөө харьцахгүй. Тэгээ бүр амар ганцаардмал. Тэгээ би нүг очичоод нүг ажилтаа юм чинь гэрэн цэвэрлэх гэдэг. Нөгөө өвөө минь нар чинь үгүй чи суу гэд хөрх юмтай хідүүг солих гээд байдаг. Тэгээд нэг цаа унгаа хідүүг солихлоор бүр амар гэд бүр аз жаргалтай болж байгаа байхгүй юу. Тэгэл янз бүр юм ингээ яриад тэгэл миний юмнуудыг ингээ сонсоол тэгэл миний зовлон жаргалыг нөгөө Монгол оюутны олон хөхтэй оюутны зовлон жаргалуудыг ярихлаар чинь амар сонирхолтой бүр ингээ сонсоол тэгэл надад зөвлөгөө өгөөл. Тэг би тэр хурцлуулыг хараад бас амар хөөрөгддөг байсан. Яг энэ талаас ярил хоёр талтай л да тий. Одоо нөгөө талаас бол тэгээд нөгөө манайхан ч ус тасардаг үеэр тий хамаатад нэрж усан дорхад төрөлт төгшөөгөө. Одоо яг хамаатнаас туугүй гэл мөнөр үрж усанд ороод мөнөрөө ирж ингээл явал тийм үеч юу н бидэрт байж лээсэн л та. Тэгтээ тэр үеж бас гоё л доо. За тийм. За үзэгчдээ бид бүхэн хэсэг хормын зар сурчлагын дараа шууд эфирдээ эргэн уулзах болно. За, эргэн нэвтрүүлэгтээ тавтаа морилоо. За тэгээд хуршийн албаа гэдэг бол маш гоё сэдвийн тухай бид гурав ярилцж байна. Марган үедээ маргалаа. Маргагч штэ. Өнөөдөр харин сайхан баам шүү. Хэдүүлээс гоё ивтэй хам штэ. Өнөөдөр сэдвээр болоос ивтэй байгаагүй шүү дээ. Тий. Тэгтэл би таяртаа санал нийлэхгүй байгаа. Ямар ч сэдвээр юу ч ярьсан зүгээр л санал нийлэхгүй. Гэтэ ер нь яг хуу чухал биш гээл ингээл хид хидийн талын үнцэг гарч ирж байна л да. Одоо ингээд яг нарийнслаад цаашаа яриад ах юм бол эн чинь бас нэг бодлын ингээд зүв байгаад байна тий. Нэг бодлын бас яг хүнд өвчтөө ийм үед ингээд үнэхээр тогшоод байчууд нэг үед бас нэг тийм ям занзын одоо асуудалтай хүмүүсээ үл тэнд хаалга онголоод өгвөл бас гэртээ аюул учруулах гэдэг байна. Тэгэхээр нөгөө энэ хоорондохын заа хязгаарыг барина гэдэг л айгүй чухал болчиход байна л та. Тий. За ингээд цөмөрөө сонирхолтой скриншотыг хүлээн авч үзцгээе. За тий. Хүмүүсийн сэтгэл байх шүү байна тий. Тийм ээ, сэтгэлийн бүдрэ хамтдаа хүлээж авъя. За. Орчны бүх айлууд бие биенээ мэддэг, тааргаараа мэдлдэг, нийлээд орцоо цэвэрлдэг, уцсгүй нь уцтай айл руугаа чөлөөтэй ярьж орж яардаг, түлхүүрээ үлдээдэг сайхан байсан. Тэр үед бол сайхан байсан, тий. Энэ бол одоо яста яг л дээр үеийн бидний үе байна.
нэрэл түлхүр мөлхөрийг бол хамаагүй өгчдөг байсан да тий. Манай гэрийг харж байгаараа Тий, манай гэрийг харж байгаараа. Ус алт чи ороод үзээрэй гэл тий. За уншаарай манайхаа. За хүүхэд байхад хон гарах ч юм уу эдэш ирэх үед хажуу айл руугаа төмпөнтэй гэдэс мах хүргээд л хариуд нь чихэр аваад бөөн баяртай хүн харанхуйдчгүйгээд хардаг байсан гой дурсамж байдаг. Одоо бодохны хөршийн холбоо маш сайхан бас аюулгүй тийм цаг үед хүүхэд нас мань өнгөрсөн юм шиг санагддаг. Та нарт тийм дурсамж байдгөө гэсэн байна. Яг л таны хэлдэг, сая таны хэлдэг юу шүү дээ, дурсамж шүү дээ. Гидс тарааж өгдөг гэ тий. Яг л яалтчгүй тэр гидс мэдсэл айгу гоё дурсамж л та. Гоё штэ, сайхан штэ тэр чинь харин тий. Яг тэгээд нэг нь нөгөө нийтээрээ нэгнийхээ төлөө нийт нь нэгнийхээ төлөө гэсэн яг тийм луузангар л одоо яг тийм манай амьдарч байгаа хоёр хөрш маань нам гүн байд шүү дээ. Бүр ингэ нам гүн гэд те. Бараг тааралтчдаг ч хөрштэй гоо. Гэтэ өөрчлөлтийг өөрөөсөө эхлээд яг ингээд хөшрүүгээ тогшоод тэгж би орсон те. Тэгээд би яанаар манайх ингээд аюу олон хөлтэй шүү дуу чимэд яг ингээ харалтаа хөрш. Яг хаалх нь яг ийм айл дээр би ороод ирсэн. Яана манайх аюу олон хөлтэй шүү. Шуугалтаж магадгүй гэсэн чинь зүгээр санаа зовлтгүй манайх хөрс хойлохнаа байдаг. Гэхдээ одоо би бас нэг юмд жоохон ингээд гайхаад байд. Энэ олон байшингууд баригдчих штэ. За яг хашаа баруутай хүмүүс бол ингээ хоорондоо хамар хашаа машаа гэдэг ингээ хоорондоо гайгүй нийлэх нараа гайгүй байдаг баг. Энэ олон байшингуудад нөгөө нэг юм клуб хаус ч юм уу ингээд тий доор нь ч юм уу дээр нь ч юм уу хамгийн дээдлийн пентхаусынхан тэр хавьд ч юм уу тий байвал нөгөө нийлээд гоё хүүхдүүдийн төрс өдрийг тэмдэглэдэг ч юм уу эсвэл нөгөө байрны ямар нэгэн тэмдэглэлт ойнууд ч юм уу эсвэл гоё баярууд ч юм уу тий тэр баяруудаа энэ нар нийлээд тэмдэглэдэг байвал уг нь энэ хөршийн холбоог айгүй гоё баттгаж өгөх юм шиг санагдаад байдаг байхгүй юу тийм дамж байхгүй. За аргалт өгч юм шиг. За сөөхөөс гомдол ирж гинэ. Нэг таг эсрэг танаа эсрэг талын хаалганаас амар чимээ гаргадаг штэ гэд тэр чимээ морин хуур төгөлдөр хуур үе хичээлээ хий зурагтаа унтраа өнөөдөр чиний ээлж үгүй би угаацсан энтер гэд нэг тиймэрхүү чимээнүүд гард юм байна. Дөнгөж хөрш борж байж мэндийн зөрүүгөө гомдол гаргаж энтер гэснээс давхартаа манах ганц олон хүүхдэд айл байвал яах вэ? 4 хөршөөс ганц айл нь ганц хүүхэдтэй бусд нь байхгүй гадагшаа дотгошоо хол байдаг бах. Одоо миний хөршүүд амьдрал үзнэ. Энэ зөвхөн трейлер 100-ыг хүлээ. 100 таштэй. Тэгээ ер нь явж өгч манай хуршууд болсон айл сүүгээ бариад ороод ирдэг болд юм да гэж. Ер нь бол тийм нөгөө сүүлд фэйсбүүкээр үзсэн чинь нэг айл ингээд манайхын өнөөдөр байрны найртай та нарт ингээд хүндрэл учруулж магадгүй гэдэг сникерс ингээд хаалган дээр нь 50 гутаа бичсэн байсан байхгүй. Тэгээд надад амар хөрхөн санагдсан байхгүй юу. Тэгсэн чинь доотлолт нь хүмүүстэй юу вэ ганц сникерт хууртна гэж ямар юм байдгийг бэ гэж бичсэн байсан. Гэтэ эн чинь өөр амар гоё юм байхгүй юу те. Энэ гоё дэмжлэл гоё урдчлаад гоё өөрчлөлт гойчлаа шүү дээ те. Манад ингээд хүндрэл учруулж магадгүй шүү. Энэ бол бас амар надад бол айгүй таалагдсан. За дурсамж 1988 дээрх шиг хөршийн холбоо намайг баг байхад байсан манай туулын гудамныхан цуныхан гоё орой бүгд орой хоолоо идчихэд ажилтаа ч юм шиг гудамдаа гараад ирцгэнэ. Хамгийн өргөн гудамыг чилэхгүй шийд зоочсон тэнд хөвгүүд тоглоод аав ээж нь хажууд нь төмсдөж өвөө эмээнаар цагаан хуудагт сууж бүү халцаагаад үлдсэн хүүхдүүд нь хөөцөлдөж гүйлээд л халуун дулаан дэндүү жаргалтай өдрөдөг нэ. Йоо шууд та ингээд нүдэнд харагдчих шүү дээ. Гоё битсэн биш үү энэ хүн те. Зон бол яг ингээд бид нар чи яг гэрийнхэн гашаан дотроо ингээд 100-аа тавьж байгаад хоолоо игээд ингээд манайх ингээд бандан ширээдсэн байдаг. Гэр бүлээрээ тойроод яг гадаа суугаад хоолоо. Орой бараг 10 хүртэл нар жаргахгүй те. Жаргахгүй. Тэгэл орой хүртэл бид нар ингээд хөл бөмбөг тоглоод орилол аав ээжүүд нь хажуудлан хөршөөдөг орж идэж уугаад тэр үед нэг юм хүзэр мүзэр биш нэг юм даалуу тоглолдог байсан. Аав нар нь шатар нүгээл. Тийм да. Ээжүүд нь тэгэл гэр орморонгоо цэвэрлээл. За дараагийн скриншотыг хамтдаа харцгаая. Хажуу айлынд нэг хүндхэн асуудал болоод удаж байна. Эхнэрээ зодоод байгаа нь сонсогдоод байхаар нь зүгээр хараад сууж чадалгүй хүнийхээ хувьд санаа зовж дуудлага өгсөн. Би хин нэгний амьдралд хөндлөнгөөс оролцох гэсэндээ биш зүгээр л хөршийн хувьд үйлдэлгээсэ. Гэтэл харамсалтай нь туслах гэсэн намайг буруутгаж гомдол гаргасан байсан. Энэ нэгтэй айгүй те төвхтэй асуудал юм бас нэг. Хэлэх хэцүү хэлэхгүй байх хэцүү те.
Тэнгүүд нөгөө бас нэг реклам байсан юм. Нэг эхнэрийгээ ингээд зодчихсэн чинь нөхөр нь орж ирээд нөгөө эрт гаднаас нэг хүн ороо хамгаалсан чи буцаж хоёлаа зэрэг дайраад манай нөхрийг зодлоо гэж. Эргээс бүр зөндөө байдаг. Амар зөндөө байдаг. Гэтэл тэр нөгөө цагдаа дуудсан хүний хувьд л иргэний үүрэг шүү. Иргэний үүрэг гэтэл эргээд нөгөөдөг чинь ер нь хэлэх ёстой л доо. буцаад нөгөө яг ад үзэгдэж байгаа хуу. Уулзах болгондоо нөгөөдөг чинь орцморцондоо лимит мэттэй үзээ ядаад ингээд нөгөөд нь ингээд гим хийсэн юм шиг бараг те айгуу тийм юм. За тэгээд хэсгийн хугацааны дараа реклам үзээд хэсгийн хугацааны дараа эргээд нэвтрүүлэгтээ давтаа уулзгаа ёо юм ярьчихсан. Шууд эфиртээ уулзгаая. Шууд ингээд юу яадаг шууд юм ярьсан. Тан гэж штэ. За нэвтрүүлэгтээ эргэн тавтан барьлоо. Тэгээд маш гоё халуун сэдв ярьлаа. Тэгээд мэдээж бид гурав халуун сэдвээр дандаа маргалддаг байгаа. Тэгээд яг нэг шийдэл төрж чадахгүй учраас дандаа зочингоо урьсан байгаа. Тэгээд зочингоо танилцуулъя тийм. Дандаа маргадгүй хаа шүү. Энэ дээр ч маргадаг шүү гэж. За зочингоо урьцгаах уу. Тэгцгээ. За өнөөдөр бид бүхэн хөршийн холбоо чухал уу гэдэг сонирхолтой сэдвийн хүрээнд ярилцж байгаа байлаа. Тэгэхээр яг энэ сэдвтэй холбоотойгоор Монгол Улсын их сургуулийн нийгмийн ухааны салбарын социолог, нийгмийн ажлын техникийн дэд профессор Баяр Цэцэг манай хүрэлцэн ирэхэд бэлэн байсан байна. Цачнаа урцгаая. За. Замэно арамин. За, оройн төргийг өнөөдөр таруулаад суучаарай. Зэгчээ зүгээд. Нэгэ татах уу? Энэ ч гацчихсан татчих. Би туслах. Ой, за. Болцсон уу? Болчлоо. За. За. Та микрофон жоохон өрлөгөө татаад тохируулчаарай. За, би өөртөө дутаа суугаарай. За, оройн төргийг. За ингээд манай Generation Cafe гээд 3 үеийн төлөвлөлийн нэвтрүүлэлд хүрэлцэн ирсэнд баярлалаа. За тэгээ манай 70 оны төлөвлөл оргил туяагч маань байна. Тэгээ 80 оны төлөвлөл отгоо миний бие байна. Тэгээд 90 оны төлөвлөл манай цацрал. Ингээд 3 хөтлөгчтэй явдаг байгаа. Тэгээд өнөөдөр бид бүхний урилгыг авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа урьж оролцуулсан. За тэгээд өөрийгөө танилцуулаарай. Сая танилцуулгыг яасан гэдэгхгүй. Яг нэмэт хэлэхэд үгүй яг юу гэж нэмж хэлэх үү би ч одоо социолог нийгмийн ажлын чиглэлээр судалгаанууд хийгээд сүүлийн үед өнөөдрийн сэдв болохоор хөршийн харилцаа гэдэг тий надад урьдчилаад мэдгдсэн л дээ. Тэгэхээр яг хөршийн харилцааны чиглэлээр бол яг миний судалгаан дээр болон өөр бусад ер нь уншижсэн мэдчихсэн судалгаанууд дээр тодорхой хэмжээгээр нэлээд орж ирж ирсэн учраас бас өргөцсөн гэж ойлгож байна. Яа нэ. Энэ сэдвээр ер нь таны хувь хүний байр суурь ямар хуу байгаа вэ гэж. Хувь хүний байр суурь. Би одоо сая яг нөгөө жоохон төрүүлж хэдэн минутын өмнө ирчээд бас яг одоо нөгөө баг байх үеийнхээ аргаар их юм уу тий. Бид нар чинь ингээл хан дээр ингээл нөгөө нэг төмөр аяг ч юм уу тагаал хөршийнхаа бас нэг хүүхдүүдийн яриа ч юм уу сонсгоол бас хичээдэг гэсэн шүү дээ тий. Тэр шиг бас таагур яриаг сонсох гэж хичээлээ гэдэг байхгүй. Тэгтээ бас их юу яа чадаагүй л дээ сонсож чадаагүй. Яг миний хувийн өнцөг гэвэл хөршийн холбоо гэхээр айгүй албан сонсогдсон. Албан том юм байгаа даа. Тэгэхээр бас хүмүүс жоохон тий одоо юм завгүй үед чинь бас нэг холбоонд ч юм уу тий намайг оруулаад тий ингээд ажил ихтэй байхад инкнүүдээ жоохон ингээд хөндөй байдаг юм шиг санагдаад идэв. Яг хувийн бодол бол зөвхөн хөршийн харилцаа гэдэг утгаараа бол байх хэрэгтэй зүйл. Тэр тусмаа манай өнөөгийн нийгэмд бол хамгийн их өгүүлэгдэж байгаа зүйлийн нэг л гэж боддог. Өмнө нь болохоор зэрэг нөгөө ер нь хөршийн холбоо бол хөршийн харилцаа тийм маш өргөн байсан. Одоо тэг сүүлийн үед ер нь бол бараг харьцаа болчлоо. Тэгээд энэ яг юунаас нөлөөлөд байна? Хувь хүнээс нэг бол одоо сошиал ертөнцийн амир ихсээд хүмүүс уцтай харьцдаг болохоор заавал тэгж хүнтэй харьцаж уулзах шаардлагагүй болчихоо. Нэг бол хөршөөсөө жоох айдаг болсон байна уу? Нийгмээсээ болоод байна уу? Энэ ер нь юунаас болчихоо? За лекц номер 1 Сонсороо гэж. Юу яг тэр нөгөө харилцаа багасж байгаагийн шалтгаан бас яг бидний өнөөдөр нэг айгуу завгүй болсон нийгэмтэй холбоотой юм уу гэж үзээд байгаа. Ер нь яг би нөгөө хувийн үзэл байхгүй болсон те би одоо дандаа судалгаан зориулсан юм ярьд юм уу гэж бодож ин л та. Тэр яг судалгаанаас ингээд харахаар иргэд маань юу гэж хариулдаг вэ гэхээр ерөөхдөө л яг тэгдэг. Би одоо завгүй өглөөнөөс орой болтол те зарим нь ингээд бүр дабл шифттэй те өөр улаан ажлууд хийж байна. Тэгэхээр юу хөршөө таних хөрштэй очиод юм яриад байж ах ч юм уу те хөрштэй ингээд харилцаатай байх тухай ярих.
Тэр бол миний хувьд бол боломжгүй байна гэсэн зүйл гардаг. Тэгэхээр нөгөө нэгдүгээр яхам нөгөө нийгэм маань өөрөө айгүй юм завгүй те бид нарыг ингээд бас л зарим өрхийн үед бол тэгэл амжиргаагаа залгуулах гэж юу нь бол нэгдүгээрт амжиргаа чухал байна шүү дээ те. Тэгэхээр юу тэр хөрштэй харилцах мантай амьдарч байгаа айлууд олон байгаа учраас тэр хөршийн холбоо харилцаа бол 2 дугаар тавигдаад юм уу баг 3 дугаар за баг 4 дугаарт те зарим айл юм. Тийм болчиход байгаа. Тэгээ дээр нь тий би бас таны хэлсэнтэй санал нэг байна л да нөгөө дижитал одоо нөгөө те сошиал нийгэм лөө ийм ертөнцийн бид нар чинь шилжчихэд удаж байна. Тэгэхээр бас одоо яалтчгүй одоо үе дагаад гэх юм уу те орчноо дагаад бас яг нэг ийм байдал өсчээд байгаа юм. Багсан байна. Нийгмийн харилцаанд ер нь их ороод Facebook, Instagram-аар гэртээ зүгээр хамаг мэдээлэл авчдаг болохоор заавал хүнтэй очиж уулзаад бүүе гомбоо цэцгээд болмоо хүнтэй сууснуу яасан ийсэн гэдэг шаардлага багсчаад байгаа юм шиг байна тийм. Яг энэ бас тэгтээ ганцхан манай оронд биш юм байна л л те. Ер нь одоо дэлхийд дахин гэх юм уу улс орнуудын байдлыг харахаар хаасаагүй сошиал руу шилжчихсэн те дижитал ертөнц рүү шилжчихсэн учраас ер нь ингэ судалгаануудыг хараад тахад ер нь бусад оронд ч гэсэндээ ялгаагүй бүр амар хүндий хөтөн орнуудын кейс жишээнүүд хүртэл гарч ирдэг юм байна л. Тэр ер нь яг ийм байдлаар тэр шилжснээрээ ер нь айгүй хор уршиг ихтэй байна уу? Нийгэмд өөрөө хор уршигтай юу? Нэг бол хөрштөө хор уршигтай. Гүй яхав их айхтар хор уршиг гэхээс илүү яхав нөгөө зүгээр ийм том ерөнхий хүрээнд нь авч үзэх юм бол хөршийн харилцаа холбоог ер нь бол нөгөө нийгмийн нэгдмэл байдлын айгүй чухал үзүүлэлт гэж авч үздэг юм байл л дээ улс орнууд. Нийгмийн нэгдмэл тухайн нийгэм хэр нэгдмэл байдалтай байна, хүмүүс нь хэр ойлголцолд хүрч чадчихээн, итгэлцлийнхэн төвшин хэр байна, энтергээ тэр шалгууруудыг одоо судалгаануудыг гаргаж ирэхийн тулд хөршийн харилцаа нь ямар байдгийг, хөршийн холбоо байдаг юм уу, хөршүүдийн хоорондын харилцаа ямар байдгийг гэдэг одоо өөрөөр хэлбэл хамгийн одоо доод төвшнөөс нь тий үндсэн төвшнөөс нь ингэж ухаж одоо дээш нь улбаалуулж тэр нөгөө нийгмийн нэгдмэл байдалтай холбож тайлбарладаг судалгаанууд бас их байдаг. Одоо ер нь тэгээ нөгөө neighborhood гэж бас хэлээд байгаа шүү дээ. Энэ хөршийн одоо энэ харилцаа маань сайн байвал нийгэмдээ яаж нөлөөлдөг юм. Ер нь одоо ингээд ийм өөрчлөлтүүд бол цаг үе дагаад ингээ өөр болоод байна гэд тэгж шүү дээ. Энэ нь тэгвэл нийгэмдээ ямар хөө нөлөөллийг авчирдаг юм болоо? Neighborhood гэхээр яг манай дээр бол яг гудамж хэсэг тий манай гэр оролцооны нөхцөл төр бол гудамж хэсэг хотхон хорол улаавч юм уу да суудсны байшин дээр болохоор тий юу гэж асуулаа уучлаарай төрөний баг миний хариулттай ер нь жоохон би давталтай байна. Эсвэргээрээ сайн байвал энэ ямар одоо нөлөөтэй ах юм бэ? Ер нь харилцаа юу? Нөлөөлөл нь ямар ах юм бэ? Яг зарим улсуудад одоо жишээ нь South Africa тий өмнөд Африкт бүр ингээд үг гарчихсан Ubuntu гэдэг үг гарцсан байт юм байна. Яг манад ч байхгүй биш байгаа л да. Хөршийн харилцаа холбоо гэж байж лээ. Гэтэ тэдний ялгаа нь болохоор ингээд бүр ингээд тусгай тийм одоо юм ураа шиг гэх юм уу үг гаргачаад тэгээд тэрийг ингээд хүн болгонд таниулаад хөршийн харилцаагаар тий хөршийн холбоогоор дамжуулж бид нар чинь нийгмийнхаа сайн сайхан байдлын төлөө те ингээд доороос дээш чиглэсэн маягаар ажиллах ёстой юм шүү гэдгийг аягуулсан ойлгуулаад тэрийг жил болгон бараашгүй ингээд судлаачид нь судалгаа хийгээд араас нь те индекс нь яаж өөрчлөгдөж юм гэдэг юм уу ингээд яваад идэх юм байл л дээ. Тэгэхээр хүн болгон тэр үгээ мэддэг те Ubuntu-г аягуулсан мэддэг тэрнийхээ төлөө ажилладаг. Тэгэхээр нөгөө нийгмийн тэр нөгөө сайн сайхан байдлын эргээр ингээд аягүй сайхан тийм таата уур амьсгалыг бий болгох гэх юм уу те хүний амьдрах орчинд ч гэсэндээ алсуураа сайнаар нөлөөлөх тийм үзүүлэлтүүд байгаа даа. Тэгвэл бид гур болохоор нөгөө саяны ярианы туршид бол сайн зүйлээ эсвэл энэ одоо дэмийштэй гэж янз бүрээр байр суурь илэрхийлээд төсөлд нь нэг нийцчихсэн зүйл нь юу юм гэхээр тэгвэл энэний цензуур зураасыг айгу сайн тодорхой ойлгох хэрэгтэй байна гэж хэлсэн баггүй хэлцээрэг. Тэгэхээр яг хөршийн холбоон дээр бид бүхэн ямар одоо ийм цензууртай байх ёстой юм бэ? Ер нь бүр тэг хил хязгаар гэдгээ нэг тогтоох хэрэгтэй болчиход шүү дээ. Тэгэхээр айл гэр болгоны те хил хязгаар нь хаана байх юм бэ? Яг үнэ. Тэгэхгүй бол бүр ингээд ойрхон болоод те өглөө юу ийснээс ихсүүлэл ойрхон байх юм уу? Эсвэл танихгүй юм шиг байх юм уу? Эсвэл бүр ингээд хувийн амьдралд нь оролцоод авах юм уу? Энэ нэг зураасыг ингээд айгуу ойлгомжтой бид бүхэн хэлж өгөөждөг. Наадах чинь айгуу харьцангуй юм байна. Яг ингээд хил хязгаар тийм тогтооно гэхэр чинь те
хөршийн харилцаа янз байгаа. Хүн болгоны одоо өөр гэр бүлийн яг үнэн гэр бүлийн хандлага нь өөр. Тэгвэл одоо таны хувьд одоо хамгийн сайн хөршийн харилцаа гэж ямар харилцааг хэлэх юм? Хамгийн сайн хөршийн харилцааны шууд нэг жишээ орж ирж байна надаа. Энэ одоо би уулзаад ярилцчихсан бас миний судалгаанд оролцогч нэг эмэгтэй байсан л да. Бас нөгөө нэр энэ ахтар дуртад яах вэ те. Гэр оролт амьдардаг. Сонгоны хархан дүүргийн эмэгтэй. Тэгээд одоо хүүхдээ гадаа салхилуулад нялх хүүхдтэй гадаа сууж исэн гэд ярьж байгаа байхгүй судалгааны үеэр. Тэгэнгүүт чи нөгөө яахтай ингээл манай нөгөө нэг гэр ороолын улаан шороо босч ирэл те ингээл хүүхдтэй юутайтай ингээл шороонд булаад тэгээд амар гутраал уур нүрэл босч ирэл хөршийнхаа хаалгыг зохиол хөршөө ингэж амьдрах юу н хэрэг байгаа мó хэдүүлээ гэл юм хийх үү яах вэ чи юу гэж бодож чинь хүүхдээ чи ингээд салхилуулж чадахгүй те ямар хэцүү юм бэ яагаад гэр орол заавал ийм байх ёстой юм бэ гэд ярьсан гэдэг одоо тэр түүхээ ярьжсэн байхгүй тэр нь ингээд надад бүр айгүй олон жилийн өмнө ч гэсэн ингээд айгүй үлдсэн нэг тийм жишээ түүх байгаад байдیں۔ Тэгээд хөрш дээр очиод ярьсан хөрш тэрийг бас адилхан мэдрээд сууж исэн нэр айгүй хэцүүтэй энэ шорог яагаад өөрчилж болдгоо болоо. Тэр чинь нөгөө явгууны зам те асфальтын зам тавих хэрэгтэй болж гин магадгүй зүлэгжүүлэх хэрэгтэй болж гин хавар болохоор ямар тоосчлт болдгоо лээ энэ хоорондоо ярьж байгаад ингээд хөршийн яриа дамжиж явсараа байгаад одоо хил хязгаараа давж байгаа нь те нөгөө хил хязгаар тогтоох хэцүү штэй гэдгийг ярианд энэ дээр гарч ирээд байгаа. Тэгээд цаашлаад ингээд бүр гудамжаараа нийлгээд хэсгээрээ нийлээд нөгөөдөл маань сүулдэ төрийн бус байгуулаад хорон дээрээ очиж уулзаад тэгээд ингээд асуудлаа баг багаараа өөрсдөө хороотойгоо нийлээ шийдээд эхэлсэн байна. Хогны асуудал руу орсон. За тэгээд жижиг нөгөө явгуу нийтэн асфальтын зам энэ тавьж эхэлсэн. Их мэтэр одоо ийм амжилттай явж байгаа төрийн бус байгууллагын жишээ орж ирж байна л да. Тийм. Тэгэхээр тийм байна. Тэгэхээр нөгөө гэр оролт бол энэ бол асар их тийм гоё өөрчлөлтийг авсан байгаад байна л да. Тэгэхээр орон сууц гэдэг чинь бас айгүй өөр болчиход орон сууц хотхон тэгээ гэр ороолол гэдэг чинь ингээд тэгээ нэг л хөдөө малчныхан гээл те ингээл эдгэр чинь ингээл бүгд л өөр л ойлголтууд л байгаад байна л да. Тэгэхээр яг энэ дээр нэг юм чухал яг ийм сэдв ийм байх ёстой гэдэг юмыг хэлж болоход хэцүү юм байна л да. Тухайн айл болгоны гэр бүлийн нөхцөл байдал бүгд өөр юм чинь. Гэтэ ядаж би за нэгдэн шүү. За гараад ир гэх юм. Одоо амар энэ одоо илтраатай мэдрэл юм байна. Би бол ийм хариултыг бол бас хүсэж байна. Мэдээлэл аваасаа гэж хүсэж байна. За хөрш чинь одоо юу гэдэг те бүр одоо хүсээгүй хат чинь шүнээрээ хаалгаач чинь тогших. Энэ бол нөө шүү тийм гэдэг ч юм уу те. Мэдгүй зарим нэгэн ийм юмнуудыг бид нар тогтоож аваад энийг хэлмээр байгаа. Тий одоо нэг нөө гэж бүзэх юм. Common sense гэдэг чинь одоо юу зүв бэ юу буруу вэ гэх те. Тэрний одоо ойлголт илүү сайн хөгжүүлсэн байх хэрэгтэй л бах тий. Одоо тэрийг бол сонсоол их зүгээр ах юм. Тий. Би бүр тийм айхтар бүр юу гэдэг нөгөө нэг яг ингээд айл гэрлөө тогшиж ороод одоо асан тавьдаг ч юм уу тий. Тийм бүр одоо бүр тийм микро төвшний бүр гэрүүлийн төвшөнд тэгж хөршийн харилцааг ер нь асууж судалж үзээгүй юм байна. Тэр чиглэлээр нь уншиж үзээгүй юм байна. Яг нөгөө миний одоо манай багийн гэх юм уу судалгааны сонирхол юу гэдэг хэрэг олон нийт буюу нөгөө community дотроо яг одоо тэр хашаа хороо те хэсэг дотроо гудамж дотроо хөршийн харилцаа ямар байна вэ гэд нөгөө community буюу олон нийтэд харилцах чиглэлээр асууад явхаар эхний асуулт угаасаа л ингээл хөршийн харилцаа орж ирдэг байхгүй. Та хөршөө таних уу? Та сандарсан үед одоо хөршөөсөө юу ч байдیں۔ Те нэг ойр зургийн хэрэглэгдэхүүн те ийм байх хадаас одоо юу байдیں۔ Те тиймэрхүү зүйлийг одоо чөлөөтэй асууж чадах уу ч гэдэг юм уу. Иймэрхүү асуултаас эхэлдэг. Түүнээсээр одоо юм би бол яг өмнөдөө тэгж юу гэдэг хажуайлч агсан цогтуу тавьж ийсэн үү танах руу хаалгач нь тогшиж орж ирж ийсэн үү гэж бол тэгж их айхтар тэгж микро төвшөнд орж үзээг юм байна яг үннийг хэлэхэд. Гэхдээ уусаа нөгөө иргэний мэдээлэх үүрэг байгаа шүү дээ те бид нарт. Тэгэхээр янз бүрийн тийм хүчирхийллийн кейсүүдээр бол бид нар сонсож байгаа, мэдж байгаа, тавгуудсан, таагүй болж байгаа тохиолдолд бол угаасаа л за евро залгаад бол хөршийн хуваар тийм мэдээлэл бид нар үүрэгтэй байгаа. Тэгэхээр таны судалгааны бас хамгийн ихний асуулт бол та хөршөө таних уу гэдэг асуултаас эхэлж байгаа юм шүү дээ. Тэгвэл Монгол улсад ер нь хөршөө таньдаг хүмүүс хэрэг байдаг юм байна. Юм их гуйдаг хүмүүс хэр байсан тийм. Таны судалгааны үедээ сонирхол сүүлийн үед аягүй хэцүү болсон шүү дээ. Ялангуяа яг гэр орол сууцны айлууд бол айгүй ялгарна. Тэгээд дээр нь одоо орон нутгаас шилжиж ирсэн, шилжиж ирээд удаагүй байгаа, шилжиж ирээд олон жил
жил болсон энэ гэдэг айгүй их ялгаатай. Тэр үтгэл бүр аль аймгийнх вэ гэдгээрээ хүртэл манайхан жоохон тийм юу гаргад юм бэлээ сонирхолтой нь. Ялгаа гаргадаг. Тийм жишээ нь танай хажуу айл ямар айл вэ? Та хөршөө таних уу гэсэн асуултанд бол жишээ нь тань нь яа тэгэхээр манай хажуу айл ингээд ганц хоёр үг сольсон чинь одоо хан ханж байдیں۔ Тэ дундговын айл гэж таарсан гэдэг ингээд айгүй таатай тэрэндээ тэ. Би дундговыг байхгүй тэ манай хөрш дундговыг байж таарсан. Тэгээд одоо тэр харилцаа бол ингээд айгүй хурдан тэр хөршийн харилцаа жишээ ингээд зузаараад явчихж байгаа. Ер нь өөрөө чинь нөгөө судалгаан дээр ингээд гинтийн юм чочрохоор тийм гинтийн ингэж бодчихсон чинь бүр ийм үр дүн гарлаа шүү дээ гэсэн тиймэрхүү юм гарсан уу? Яг сууцны айлууд дээр орон сууцны айлууд дээр жоохон тийм одоо сэтгэл дундуур гэх юм уу тийм үр дүнгууд ялгаагүй л нөгөө бид нар чинь за ялгаагүй л монгол хүмүүс юм чинь тий бүгд л ингээл хөрштөөгөө харилцдаг ялгаагүй л байгаа даа гэж бодохоор яг одоо орон сууцны айлууд дээр бол жоохон яг тийм эвгүй хүндий хүтэн юунууд бол айгүй гарцаанууд тийм манай гэр оролынхан бол гайгүй шүү дээ. Яагаад орон сууцны айлууд дээр тийм юм ажиглагдаж байна? Тэр одоо яг тэр нэг сүүлийн үед гарсан ганц нэг одоо хөрштэй холбоотой эвгүй тохиолдлууд гэмт хэрэгтэй бас холбоод хүмүүс жоохон айдаг юм уу энэ нөгөө яг итгэлцэлтэй цаагаараа холбоотой хол та бид нар нөгөө тэр итгэлцэл гэдэг ойлголтыг бас ингээд их ойрхон судлахгүй ерөнхийдөө орхицсан сүүлийн жилүүдэд хамгийн сүүлд аяри мас хийсэн байсан уу тэр чинь бас л нэг нэлээд 3-4 жилийн өмнөх судалгаа байж байгаа. Ерөнхийдөө та хөрштэй итгэдэггүй та ер нь те одоо монгол хүмүүс хоорондоо ямар төвшөнд итгэлцдэг вэ гэсэн талаар асуусан асуулт нэлээд олон жилийн өмнө нэг гарч ирж байсан. Тэгэхээр тэрнээс хойш бол итгэлцлийн төвшинг гэх юм уу хэмжсэн бүр нэлээд гүнзгий судалсан зүйл байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэр итгэлцэл орон сууцны айлуудад их бага байдаг юм уу гэж хардаад байна. Тэгэхээр сонирхолтой үнс нь юу гэхээр тэрийг аягүй сайн ухаж судлах хэрэгтэй байна. Тий, яаж одоо тэрийг итгэлцлийн улам сайн болгох вэ те? Одоо жишээ нь хажуу айлдаа хүүхдээ итгэхэд үлдээж чадах уугүй юу те? Тэгэл одоо чинь бас хүүхдийн янз бүрийн тийм хүчирхийллийн зүйлсээс сонсогддог болсон учраас яг бодтой тэр айлд тулгараагүй ч гэсэн зүгээр нэг тэр нэг айх айдас те бие биендээ итгэх энэ одоо социологоор сурж байгаа энэ олон оюутнуудыг ингээд нөгөө 4-р курст нь орохлоор нэг дадлагжуулалт гэдэг штэ тэр мэрийг ингээд энэ айлуудаар ингээд явуулаад ингээд хөршийн холбоогийн сайжруулад те ийм гоё асуудал. За одоо энэ давхрын ажил хоорондоо их хэрэлтэй наад нар одоо уулзуулаад нэгдэг. Наад тэр ажлыг хийлгүүлээд ээж болдгоо багтаа гэж. Зөв асуулт та манайх социолог нөгөө нийгмийн ажлын оюутнууд хоёулаа хамт байдаг. Манай нийгмийн ажлын оюутнууд ч гэсэн ялгаагүй энэ нийгмийн судалгаанууд руу ордог. Тэ социологийнхан ч бас сайн орно. Гэхдээ одоо таны хэлж байгааг би санал гэж хүлээж аваад хэрвээ нөгөө хөршийн нөгөө холбоо сайн байх юм бол одоо яг хөршид хоорондоо харилцаа сайн байх юм бол тухайн тэр айлын одоо хашаан сөөх мөх гэл одоо бүх л асуудлууд аягүй хурдан шийдэгдэж шүү дээ. Тэгээд одоо тэр нөгөө орон нутгийн засаг захиргаатаа ч гэсэн хурдан асуудлуудаа шийдэд явна шүү дээ тий. Тэгэхээр айгууд наадах чинь чухал асуудал байгаа байхгүй юу? Тэр бол яг нөгөө манай гэр орол дээр ажилладаг. Манай гэд одоо нөгөө миний судалгааны талбар гэр оролт болохоор гэр орол дээр бол яг ажилладаг. Ялангуяа нэг гудамжинд ингээд нэг аймгаас шилжээд ирсэн, орон нутгаас шилжиж ирсэн ингээд баг бүхэл бүтэн гудамж зарим дүүрэгт байж идэг. Тэгэнгүүт хорооны эсхийн ахлагч нар маань одоо явтай нөгөө бас айл болгонд хурц ажиллахад аюу хэцүү аюу чухал ажил штэ. Тэгээд яадаг вэ гэхээр магадгүй та хөрштэй хэлчихв та тань штэ те танаа хөрчин яагаад танаа нөгөө дундгавь айл байдаг штэ ч гэдэг юм уу те. Оо ташраараа манай гудамж дундгавь штэ би бүгдэнд нь хэлчихье гэдэг юм уу те. Одоо хингойч байдیں۔ Те нэг одоо идэвхтэй иргэн гарч ирээд асуудал байхгүй би бүгдэнд нь мэдээллийг дамжуулчих. Мэдээлж хурдан таарна хоорондоо хурдан ойлголцсон зөв таатай шүү те. За баярлалаа. Ингээд бас богинохон хугацаанд бид бүхэндээ маш гоё сонирхолтой яриаг өрнүүлсэн танд их баярлалаа. Тэгээд ерөнхийдөө хөршийн харилцааг бол ер нь байх ёстой тий хэд тоцсож болохгүй хэзээ хил хязгаарыг ер нь давахгүй байх. Гэхдээ хэрэгтэй үедээ биендээ тусалцдаг байх гэдгийг ер нь бол бидэд энэ тухай хамгийн сүүлийн дүгнэлтэн дээр ярьж дуусгах шиг боллоо. Тэгээд танд өнөөдөр бас айгүй гоё сонирхолтой гоё цаг байсан бол зөндөө гоё сэдвээр ярилцах байлаа. Тэгээд баяр цагч бидэртэй хамт зураг авах болох уу те. Тэгээд нэвтрүүлгийн хамтдаа. За тэгээ манай нэвтрүүлгийн маань уламжлал байгаа. Цаашдаа хамтдаа зураг авахлаад тэгээд нэвтрүүлгийн өндөрлөдөг байгаа. За та бусад ирээрэй.
За баярлалаа. Тэгээд өнөөдөр минь зочин маань бас маш гоё сонирхолтой яриаг ялээ. Дааш нэвтрүүлгийн цаг маань ерөнхийдөө дандаа богино гэдэг учраас бидэд тэгэл зочинтойгоо ерөнхийдөө товчны ойлгомжтой сэдвүүдээр яриад дуусчлаа тий. Тэгээд өнөөдрийн сэдв ер нь таалагдсан тасарлаа ямар байв? Ер нь бол нэг хүмүүсийн ярьдаггүй хэрнээ ярих хэрэгтэй болсон сэдв юм болоо гэж би бас бодож байна дотроо. Нэг их тренд бол хүн болгоны юм яриад идэггүй ч гэсэн ер нь энэний талаар бид одоо анзаарах болсон юм биш үү гэдэг дохио өгсөн гоё нэвтрүүлэг боллоо гэж бодлоо. Ялангуяа нэг хувь хүн болон ялангуяа хүүхдүүдийн аюулгүй байдал, хүүхдүүдэд хамгаалах, янз бүрийн муу юмнаас хамгаалахад те хөршийн холбоо, хөршүүдтэйгээ сайн харилцаатай байна гэдэг нь маш чухал. Тийм байна. Яг нэг бас нэг ихч надтай нэг тааралдаад тэгчихсэн. Яг энэ одоо тий ботхон юм баггүй, ботхон тахгүй. Яг ямар айлууд байж гин гэлтсэн чил би ингээл тийм хүмүүс байгаа гэл ингээл хэлсэн чинь залуу хүмүүстэй би хуршлмөр байна гэдэг чийсэн. Айгуу сайн уу? Тэг би яг энэ залуу хүмүүстэй байш маань гэд. Оо тийм үү гэсэн чинь би хөршин хүмүүстэй хамт өөрөө бас нэлийн жоохон настай хичээсэн л да. Тэгсэн чинь би залуу хүнтэй хамт ингээд хөршлмөр өн гэдэг чийсэн. Тэгэхээр бас айгүй сонио хүний өнцөг амар өөр аа. Зарим хүмүүс болохоор зэрэг миний насны хүмүүс байна уу, гоё хууч хөрч хүмүүс байна уу гэдэг атал тийм бас гарч ирсэн. Тэр бол надад бас амар сонир санагдчихсэн. Хөршийг заавал гарч иж тэр хотгонд байр сонирхож байгаа байхгүй тий. Тэр надад бас айгүй сонирхчихсан. Бас ерөөсө бодож байгааг үнцэг байна тий. Ер нь хүмүүс гэхдээ байр авахтаа яг тэгдэг юм. Хөршийг асуудаг. Хөршийг харж иж авдаг юм байлээ. Тэгжээш нөгөө 50 амьдрах уу, орчин байх, орчин ямар ах уу гэдгийг шийддэг юм байна. Байр худалдаж авахтаа энэ хажууд чи ямар айл байдгүй гэл асууж масуугаад айгүй судалт юм байлээ. Сүүлийн үед ер нь айгүй тийм болцсон санагдсан надад бас. Би нэг өнгөрсөн жил л орчны жил штэ. Ажил хийж аваад нөгөө нэг манай офис чинь орон сууцны бүсэд байршдаг. Тэнгүүд нөгөө манай оршин суугч, манай оршин шуугч. Тэнгүүд би оршин шуугч чинь биш болохоор жоохон гадуурхагдсан мэдрэмж авч ирсэн. Нэг юм хотхон болгоноороо нэг юм юу зүүчдэг юм байлаа шүү дээ. Тэгээд ингээд юм ялгарл жоохон өсдөг юм шиг нэг тийм мэдрэмж авснаа дөнгөж цаг санчлаа. За тэгээд өнөөдөр өстө маш гоё сэдвийн дор ярилцлаа. Тэгээд сонирхолтой зочин маань ч гэсэн бас маш гоё яриа өрнүүллээ. За тэгээд дараа 7 хоногийн сэдв юу гэсэн бэ? За дараагийн 7 хоногт байна шүү дээ. Oh my god. Бид бүхэн цэвэршилт гэдэг сэдвээр ярилцах болно. Цэвэршилтийн өмнөх үе. За гэдэг энэ бол бас нэлийн эмэгтэйчүүдэд маш хэрэгтэй. Тэгээ бас манай ирчүүд маань ч гэсэн бас сонирхоод үзэх аюу сонирхолтой сэдв байна. Өстой сонирхолтой сэдв. Энэ дээр үл өстой чики ярина шүү. Чики ярина шүү гэдэг ба шүү. Тэгээ таад бас ханж байна. Бидний бас нэг өөр дугаар дээр яг нөгөө эмч зочоо орж ирж ирсэн шүү дээ. Тэгээ яг эмэгтэй хүний амьдралын ингээд юм тойрог сайклыг ярьж өгч ирсэн байхгүй юу? Үнэхээр сонирхолтой юм байлаа. Тэгэхээр үзэгчтэй та бүхэн эх 7 хоногт те энэ дугаарыг заавал сонсоорой. Ялангуяа надад ч гэсэн одоо хэлэх юм маш их байна. Харин тэгэхээр эмэгтэйчүүдээ нэг 3 үе байдаг гэсэн гэ шууд одоо ярьж байгаа. За тэгээд өнөөдөр бид бүхэнтэй хамтдаа байсан үзэгчтэй та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд эх 7 хоногийн пүрэв гарагийн 21 цагтаа шууд эфирээр уулзцаая. Нэвтрүүлгээ дуусгах тасарлаа. Тэгэлгүй яг хөө бид бүхэн уламжлалынхаа дагуу командын дагуу нэвтрүүлгээ өндөрлүүлээ. За ингээд Трибунал нэгтэг таныг хөдлөн. Баярлалаа. Баяртай.